Сайн байцгаана уу? Hakkum онлайн хакта 2020-д оролцож байгаа Ten Manga багийн 2 дугаар шатны презентацийн эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд манай багийн сонгож авч хийж байгаа систем бол ерөнхийдөө онлайн нэмлэгийн тусламж авах систем байгаа. За тэгээд манай төслийн нэр болохоор Минү өнч байгаа. За тэгээд манай багийн гишүүдийн үүрэг болохоор Чингүн төгслийн ахлах гэж байгаа. Хэмэд хөгжүүлэлтийн ахлах, бэлгэр цаахан хөгжүүлэгч, Чинбат хөгжүүлэгч, ганц захт ахлах дизайнер, ариун бэлэг туслах дизайнераар ажиллаж байгаа. За тэгээд манай багийн төслийн шийдэж байгаа асуудал бол ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд эмнэлгүүдийн хувьд байгаа 4 асуудлуудыг шийдэхийг зорж байгаа. За эхнийх нь болохоор ачаал, 2 дахь нь болохоор мэдээллийн сан, 3 дахь нь болохоор зохион байгуулалт, 4 дахь нь болохоор захин зөвлөгөө гэсэн 4 асуудлуудыг шийдэхээр зорж байгаа системээр. За эхнийх нь болохоор ачаал болохоор эмнэлгүүд бол ерөнхийдөө маш их байдаг. За жишээлх юм бол би нэг шинжилгээ өгөх гээд эмнэлэг дээр очлоо гэж бодоход шинжилгээг зөвхөн 9 цагаас өмнө авдаг. За тэгээд 9 цагаас өмнө шинжилгээг өгөх очрлосоор 9 цаг болоод нэг өдөр алдах гэх мэт тиймэрхүү асуудлууд их хвчлэн гарч байгаа. За тэгээд хоёрт нь болохоор Монгол улсын эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн цогцлол маш ашиглахад төвөгтэй бэрхшээлтэй байдаг. За тэгээд үүнээсээ болоод дата анализ тэгээд хайлт хийгэж явах төвөгтэй байдаг. За 3 дахь нь болохоор зохион байгуулалт буюу хүн өөрийнхөө тэр тухайн яг мэдээллийн сангаас ингээ өөрийнхөө өвчнийг хайж ингээ олгож байгаа төвөгтэй. Өөрөө олохоос гадна манай эмчид маш хэрэгтэй. Тухайн өвчтөн өглөө гэж бодоход тухайн өвчтний түүхийг эмч бол зайлшгүй харах хэрэгтэй. Тэгэхэд үнэхээр төвөгтэй байгаа тэр мэдээллийн сан. За тэгэхээр энийг болохоор ил болгоотой өвчтөн өөрөө ч гэсэн өөрийнхөө мэдээллийн сан ингэж өвчнийхөө түүхийг харах боломжтой бас болно. Манай системийн хамгийн гол нь болохоор онлайн зөвлөгөө байгаа. За жишээлх юм бол хүмүүс гэрийн нөхцөлд эдгэж болох өвчин туссан байлаа гэж бодоход эмнэлэг рүү явахаас залхуурах, тэгээд цаг зав гэх тиймэрхүү зүйлсээс болоод ерөнхийдөө тухайн өвчнөө хүндрүүлдэг. Үүнийг шийдэх нэг гарц нь болохоор ерөнхийдөө онлайнаар шууд эмчээсээ зөвлөгөө авах тийм системийг хөгжүүлэх байгаа. За тэгээд Монгол улсын нэг зөвлөгчд ногдох хүний тоо болохоор 2017 онд 259 хүн, 2018 онд 256 хүн, 2019 онд 250 хүн байгаа. За тэгээд энэ тоо болохоор ерөнхийдөө маш өндөр гэсэн үг. Хэрвээ хүмүүс онлайнаар зөвлөгөө аваад өөрийнхөө дархлаа эрүүл мэндийг дэмжиж явах юм бол өвдөхгүй байх боломж бүрдэнэ. Хэрвээ хүн онлайнаар зөвлөгөө аваад өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад дархлаагаа дэмжиж явах юм бол өвдөхгүй байх боломжтой байгаа. За манай бизнесийн моделийн үнц нь бол ерөнхийдөө эмч болон өвчтөн хоёрыг шууд холбох гүүр байгаа. За заавал өвчтөн гэхгүйгээр өөрийгөө урьдчилан сэргийлж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарж байгаа хүн ч гэж болно. За тэгээд манай систем үнцэнтэй датаг буюу дата тэр мэдээллийг бэлдэнэ. За тэгээд хүн болохоор хувийн эмч аваад тэгээд цаашаа явахаар өөрийнхөө цагч хэмнэлттэй байна. За тэгээд манай бизнесээс гарах зардал нь болохоор ерөнхийдөө програм хангамжийн зардал, одоо жишээлбэл өөрсдийнхөө апыг ямар нэгэн стор маркет дээр тавих гэж байгаа тэр зардал, тэгээд эмнэлгийн сантай уулзах тэр уулзалтуудын зардал, тэгээд өөрсдийнхөө системийг хүмүүс таниулах маркетингийн зардал, тэгээд эмчнэрийн урамшууллын зардал байгаа. За үүнийг нөхөх зам нь болохоор эмчнэрийн гаргасан зөвлөгөөг үнэлж ашиг болох эмийн сангийн хөрөнгө оруулалтууд системээс гаргасан архив датаг байгууллагад ямар нэг үнээр өгөх. За тэгээд онцлогооноос олох ашиг. За тэгээд эмнэлгээс гаргасан шинжилгээний хариуны тодорхойлолт. За жишээлх юм бол би ямар нэг эмнэлэг дээр очиод шинжилгээ өглөө гэж бодоход тухайн шинжилгээний хариу нь маргааш 10 цагт ирээд аваараа гэд илдэг. За тэгээд үүнийг болохоор онлайнаар шууд маргааш нь заавал эмнэлэг рүү очихгүйгээр цагаа хэмнээд онлайнаар авах тэр боломжийг бүрдүүлээд тэгээд түүнээс ашиг олж болно. За манай төслийн хугацаа болохоор 12 сарын 3 төслийн баримт бичих дууссан. 12 сарын 8 демо апын дизайн гарч дууссан байгаа. За тэгээд 2012 сарын 10-нд демо апынхаа эхний үйлбэрийг гаргацсан байгаа. 12-нд бол демо үйлбэрээ маань бүтэн үйлбэр гарна. За тэгээд тухайн төсөл цаашаага санхүүжилт аваад үргэлжлээ явах юм бол 2021 оны 6 сар гэхэд бүтэн үйлбэрээ гаргахаар төлөвлөсөн байгаа. За тэгээд манай системийн гол шийдэл тэр дүгнэлт нь болохоор эмч өвчтөн хоёрыг холбож big data гаргаж авах. За хүмүүс өвчснийхэн дараа л эмнэлэг дээр очдог байгаа. Заавал их шаардлагагүйгээр манай аппликейшнийг ашиглаад эмчтэйгээ цагаа алдахгүйгээр шууд холбогдоод тэгээд эрүүл мэндэд анхаарангаа цагаа хэмж сэргийлж болно.
За тэгээ манай demo app-ыг ашиглаж үзмээр авах юм бол http menu image ten manga сайт гэх байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа.